гаргийн мэдээлэл маань өгсөн хүрч байна. За түрүү техникийн саналаас болоод түр хатсан байна гэдгээр үзэл өчөө. За өчигдөр та бүхэн мэдээ өгнө. За мэдээний өргөжлөлт мэдээ өгөх болохоор цөөлөл планч чиглэлийн дэлгүүрийн тодорхой хугацаар хойшлогдсон гэсэн байна. Тэгэхээр энэгүй хойшлонтой холбоотойгоор бас олон өөрчлөлт бас гарсан тухай хэлээд байна тийм ээ. 11 сарын яг 12-нд 13, 18 за тэгээд 18-нд байсан үед одоо нөгөө нийтдээ солонгос ниссэн тусгай үргийн нислэг маань уулын бараг ингээд коронавигийн яг вирус гарсан үед одоо нөгөө хүсэл төгсөн яг ингээд 50000 иргэний юу нэг дуусах шатндаа ингээд орхоор ингээд төлөвлөгөөтэй байсан бол өчиг одоо 11 сарын 11-ний өдөр буюу одоо өнгөрөгч 3 дахь өдөр байсан. Тэгээд би хав гарах маань Монгол улсад маань одоо коронавирус одоо нэг нийгмийн одоо тийм хүрээнд одоо нийгмийн хүмүүсийн дунд ингээд одоо алдагдсан байх магадлал өндөр байна гэсэн мэдээлэл дээр Монголоос онцгой конс болоо улсын онцгой конс суралтаар Солонгосоос болон одоо бусад орнуудаас ирж байгаа нислэгүүдийг төр зур одоо тодорхой хугацаар хойшлуулсан гэдэг гэсэн байгаа. За энэ дээрээс болохоор манай Монголын бас нийгмийн барих одоо тийм хууль маань чангагдсан учраас олон байгууллагууд ажлаа гэрээсээ хийх ч юм уу тийм тодорхой шаардлага бол үйлчлэгээний байгууллагууд ажиллахгүй ийм мэдчилгээ өөрчлөлтүүд гараад гэр орныхан маань монголчууд маань ингээд карантин яваа. Карантин байх хугацаа гэдэг бол одоо дэлхийн нийтээр одоо маш олон солонгосын хувьд гэх юм бол яг өнөөдөр биний уншижсэн сэдвүүд яг солонгос болохоор одоо коронавирус гараад яг өнөөдрөөр тооцсон 300 хоног дээр явж байгаа тийм маш олон хоног байсан. Одоо миний бараг тооцоогоор бид нар 3 сарын 1-ээс эхлээд яг энэ Монгол шиг карантинлагдсан. Тэгээд яг энэ карантинлагдсан хугацаа маань бараг 6 сарын ихэнх хүртэл ер нь карантинд тийм бид нар 100 хоногийн туршид ерөнхийдөө карантинлсан гэртээ байсан нэг цагт өнгөрсөн. Тэгэхээр Монгол болохоор өнгөрсөн удаагийн 3 дахь гарсан шийдвэрээс болоод маш олон зүйлээр өөрчлөлт гарсан. Солонгостой холбоотой өөрчлөлтийг дахин тодорхойлж урьдчилан модын сургууль цэцэрлэгийг 3 оноос тийм ээ болсон байсан байгаа. Тэгтээ бодлоо 11 сарын 15 буюу маргааш болсон топын шалгалт маань цуслагдсан байгаа. Тодорхой хугацаар. За тэгэхээр энэтэй холбоотойгоор хүүхдүүдийн эсэлт бол олон зүйлүүд бас ингээд маш их холбоотойгоор өөрчлөгдөж байгаа тийм. Тэгэхээр энд хоёроос санаас төлөв өнөр шаардлага байхгүй. Тэгээд монголчууд ялангуяа тахлаас гадаад хүмүүс ч шалтгаан коронавирусээс ингээд айдас хүмүүст авах ямар шаардлага байхгүй. Ялангуяа солонгосоор монголчууд солонгосоор ард түмэн өөрсдөө юу гэхээр маш сайн хөгжүүлсэн бэлэн байдлаар сахилга баттайгаар энэ хөгжлөд тэнцээ явж байгаа. Тэгэхээр ажлаар хөдөлмөрлөө сураад яг бүх үйл явцыг хэвэн явагдаж байгаа гэдгийг дахин дуулаад та бүхэн мэдж байгаа. Мэдээж Монголд байгаа тийм ээ монголчууд нь болохоор мэдээгээр солонгос улсад коронавигийн тоо бол тийм ээ маш их өсөж байгаа гэдэг тэр өсөж байгаа өсөлттэй томдыг харж байгаа боловч гэхдээ бид нэг өдөржингөө амьдралаа зүгээр ингэ хэвэн явуулж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бид нар карантины үед бол хамгийн их одоо нөгөө хөвгтэй юм болохоор яг сэтгэл зүйн хувьд аюул тусгал байдлаар хүмүүс чинь өөрийн гайгийг үйл хөдлөлөө хийж нийгмийн ингээд олон одоо үйл ажиллагаанд оролцож тэр нь болохоор бүр амьдралын бүр лайфстайл буюу амьдралын хэм маяг болсон гэдэг. Тэгээд яг тэрийг ингээд бүгдийг ингээд зогсоочхоор хүмүүс аюул стресстэй аюул сэтгэлээр унах тэгээд нөгөө ирээдүг аюул өрхтээр харах юм ийм юм байдаг. Гэхдээ яг одоо нийгмийн энэ карантинлж байгаа яг энэ цаг үеийг бид нар яг одоо улсаас өгж байгаа зааврын дагуу ингэж хямдчих юм бол улсын бас тэр халдвар судлалын төвтэй эдгээр ингээд ажиллаа хийгээд яг хаана тавцсан байгаа кейсүүдээ яг бариад эмнэлэг рүү төвлөрүүлчих юм бол ингээд буцаад нийгмийн амьдрал хэм болох ямар ч асуудал байхгүй шүү дээ. Монголд бас чадна шүү дээ. Тэгэхээр бид нар яг тэр хугацаанд нь яалтчгүй ингээд хүмүүс яг гэртээ байгаа маска зүгээд тархлаараа дэмжээд тэгээд гоё онлайнаар гоё хичээлүүд хийгээд тэгээд надад бол солонгосын карантины үед болохоор аюул таалагдчихсан юм. Өөр нь бол солонгос улсад сэтгэл зүйчдийг аюул ажиллажсэн. Хүмүүс одоо нөгөө жишээлх юм бол нэг кофе шопд ингээд сууж байгаа. Тэр суужсэн кофе шопоос одоо нөгөө юу гарчтаа шүү дээ. Корона гарчтаа шүү дээ. Тэгэн гутал тусаагүй байсан ч гэсэн нөгөө би одоо 14 хоногийн туршид хизээнүүд нь халуур болоо гэсэн нэг юм айдас ч юм уу юм байгаад тэгээд хүмүүсийн бодлохоор ард иргэдийн бодлохоор юу гэсэн сэтгэл зүйн хувьд аюул тийм айдастай байсан. Энэ айдсыг ялгах бол солонгос мэдээллийн өдөр бол карантины хугацаанд бол хэрвээ та одоо ингээд хий нэгэнтэй ярилцмаар байвал сэтгэл зүйчтэй одоо коронавирус болоод ямар сэтгэл зүйч дараа нь төвчөрч ийл та нар сэтгэл зүйчтэй холбоотой хэлжсэн тийм. Тэгээд тэрний талаас нь би мэдээ сонсчихсон. Солонгосын одоо энэ колл центрууд одоо сэтгэл зүйн колл центрууд бол бүгд аюул зэрэг тэр хүмүүс одоо нөгөө тийм бодлого яриад би одоо нөгөө миний тус одоо сууж исэн кофе шоп
коронавирус гарсан байна. Би тэгээд коронавирусгүй гэж гарсан ч гэсэн одоо энэ дахин яах боломжтой вэ? Тийм сэдвэрхүү. Тэгээд энэ мэдээнээс болоод одоо би ингээд ирээдүйд одоо ингээд надад аюул тийм төвхтэй юм шиг ингээд санагдаж ингээд янз бүрийн тийм мэдээлэл аюул хэрчсэн. Тэгээд сандаам чанаа гэж ярьдаг шүү дээ. Одоо төлөө тэр утсаар тасралтгүй гэж ажиллаж байсан. Тэгээд манай монголчууд ч нэг карантинд байгаа бол хоорондоо аюул сан ярилцах тэгээд сошиалын янз бүрийн юмудаар дамжуулаад нэг ингээд амарсан хацаар ярилцаад гол нь яг гой маска зүгээл гараа аваад амттай хаалаа идэл тэгээд карантин хугацаанд солонгос улсаас яг гоо карантин хугацаанд бас сэтгэл зүйч өнгөө сэтгэл зүйчүүд бас холбогдоод сэтгэл зүйч ямар байна 10 он туршилтээ ямар байна гэсэн сэтгэл зүй бас дэмжлэг өгчихсэн бас таалагдсан тийм надад тэр бүрт холбоотойгоор тийм хүлээг карантин байгаа хүмүүс сэтгэл зүй ингээд дэмжиж байгаа юм шиг таалагдсан. Тэгэхээр монголчууд нь болохоор нэг улсдаар угаас дэлхийд дахинаараа энэ коронавирусыг тэмцэж байгаа учраас манай Монгол улс үнэхээр өөдрөг арт юм шүү дээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэн угаасаа тэгээд тэмцэл тийм. Тэгээд гол нь нийгмийн яг улсын одоо үрж байгаа тэр өөрөөр дараа өөрөдөө одоо бас сайн гэж дагаж мөрднөө гэх нь амар чухал зүйл байгаа тийм. За тэрний дараагийнхан болохоор мэдээ маань түрүүн өнөөс сонсож тийм ээ топгийн шалгалтнаас 10-15% маргааш явагдана. Харин Монгол улс болохоор тодорхой хугацаа хойшлогдсон байгаа. За тэгээд өнгөрсөн уул нь 2020 оны 4 сарын августаас шалгалт маань дахин хойшлогдоод одоо 11 сараас хойшлогдчихлаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад нөгөө Монголоос хоёрнууд маань топгийн шалгалтаа өгч ирсэн гэдэг сэтгэлээ аваад энэ хэлбэр авч чадахгүй юм шалгалтаа холбоод маш олон ихтэй зөв солонгос ихтэй зөвлөд топгийн оноогүйгээр эсвэл тэр боломжийг олгож байгаа. Тэгэхээр бид ямар боломж вэ гэхээр Үнээс багсуулсан зарим ихтэй сургуулиуд юу гэхээр топгийн оноогүй ч гэсэн эсэж болно. Нээсэж орсныхаа дараа тухайн сургуульдаа сурч байгаа топгийн оноо аваад тэтгэлгээ авч болно. Мөн бас юу гэхээр элснийхаа дараа тухайн сургуулийн өөрсдөө шалгалт аваад топтой жишг тийм шалгалт аваад тэмцүүлж авч байгаа гэсэн тийм бид байгаа. Энэ болохоор их шинэ содон байдаг. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад топгийн оноогүй элсүүлдэг тийм ээ тийм сургуулиуд бас байгаа гэдгийг бас дуулах таа байна. За тэгээд топгийн шалгалтаас явж бас топ центрийн тухайс тийм тийм. За топ центрийн тухай өдрөөс нэг жишгэн одоо солонгос ингээд бэлдэж байгаа манай оюутнуудын хувьд болохоор топикийн оноо одоо төгсөж байгаа оюутнуудын болохоор проблем байдаг байхгүй яа гэхээр сургуульд одоо болохоор топикийн оноогүй байгаа бид нэр одоо топикийг дипломж өгөх боломж байхгүй гэсэн ийм юм бас ингэ явж байгаа тийм. За тэгэхээр бас өнөөдрийн мэдээ олон зохиомд хамтарч ажилладаг тийм топик центр гэдэг сургуулийн төв байгаа тийм топик центрийн сургуулийн төв болохоор солонгос хэлний төвшинтэй шалгалтанд бэлддэг онлайнаар бэлддэг тийм сургуулийн төв байгаа. Тэгэхээр онлайнаар хүссэн цагтаа байгаас сурах боломжтой гэдэг байна. Facebook дээр топик центр гэж бичих юм бол тэр онлайн хичээл хамрах боломжтой байгаа. Тэгээд хичээлээ болохоор дандаа мэрэгжлийн багш нар яг мэрэгжлийн төвшөнд олон жил топик заасан гэж туршлагатай. Миний хувьд ингээ харж байгаа топикийг бол бэлтгэхгүй өгөхөр ажилладаг. Ер нь бол хичнээн айгүй өндөр оноо авсан гэсэн яг топикийн шалгалтанд бэлтгэхгүй байхаар л яг юм уу оноо авдаг ч юм уу сансан оноо авч чадах байх тохиолдол гэдэг. Топиктой ер нь айгүй сайн бэлдээд орвол тэгээд маргааш бас топ болох хүмүүс бөөм санагдаж шанар бүгд айгуу санаад ирсэн байна. Тэгэхээр топкиндээ топын шалгалт маргааш болох гэдэг. Таны топын шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс маань топ центрт ороодоос нөхөр нэмжийн бэлтгэн бичлэг бас байгаа. Тэгэхээр хамгийн гол нь хүмүүсийн азаад зүйл нь юу гэхээр топгийн нөгөө бичгийн шалгалтны бичгийн цаас гэдэг чинь цаасан дээр 3 хэсэг байгаас оноо асуулт гэдэг учраас тэрний талаар зөвлөгөө бас манай вебсайт дээр байгаа. Бас манай YouTube channel дээр зөвлөгөө бас тавьсан байгаа гэдэгс дуулахтаа тийм хүн бас юу гэхээр топын шалгалтанд орох гэж хүмүүс шалгалт маргааш орохдоо штрик гэдэг чинь нөгөө хайт одоо юу тийм тууцын штрик. Тэгээд тууцын штрик өөртөө бэлдээд орчих юм бол маш их цаг нэмдэг шүү. Хүн бас электрон биш зүгээр энгийн мууцтай авах юм бол цагаа авах баярлаад бас сандралгүйгээр шалгалтаа боломжтой гэдэг бол манай. За анхудаа топын шалгалт өгж байгаа хүмүүс байх юм бол шалгалтынхаа хуудас олон бичгээр надад маш сайн авч яваарай гэдэг бас дахин дуулгамаар. За шалгалтаа олох газартаа ер нь бол 30-40 минутын өмнө очоод бүртгүүлээд юмудаа яг ангид орж чамаа сандралгүйгээр шалгах боломжтой байдаг. Мөн бас юугээр ус баг уугаарай. Ус их уучих юм бол тийм бас хэцүү байдаг шүү гэдэг бас тодорхойлж нэмж хэлье. За тэгэхээр ерөнхийдөө топын шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс маргааш өгч байгаа хүмүүс тийм сандралгүйгээр маш тайван шалгалтаа амжилттай гаргаад ирээ. За тэгээд ямар ч юм солонгос сурч байгаа нийт
залуучуудаа оюутнуудтай тий топикийн шалгалтанд олондоо зэкомын зүгээс болон өнөөдрийн манай топик центрийн зүгээс амжилт хүсье. Тэгээд бид нар бас топиктаар авах хүссэн оног гарсан тий гоё цаг зайсаа үүдтэй тийм цагаас гэж яг яаж вэ? Юу байх вэ? Тэгээд зовоорой. Хавцаг өндрөө аваад гараад ирээ. Тэгээ топик шалгалтын ганцхан юм хэлчихв. Нөгөө топик шалгалтын 2023 оноос яриа Арагийн үе спикинг гэж байгаа. Тэгэхээр одоо болохоор топик шалгалт чинь анхудаа өгч байгаа хүмүүст хэлэхэд эхлээд та ороод сонсох шалгалттай 60 минут турш сонсох шалгалтаа өглөө. Тэрний дараа 50 минутын турш бичгийн шалгалтаа өгнө. За нэг 10-аас 15 минут амжилтнаа дараа уушгийн шалгалтаа өгдөг байгаа. Уушгийн шалгалтаа 70 минут үргэлжлэнэ гэсэн. Тэрийн хугацаануудаа маш сайн төлөвлөөд маш сайн амжилттай өгөөж хүсэж байна. Тэгэхээр одоо Арагийн үе ярианы шалгалт мэдхээс өмнө та амжаад топик авчих юм бол чи 2 жил хүчтэй бас болох байна. Тийм Марагийг бас болох юм бол нэг талаараа давуу талтай болох боловч бас ингээд зүг ярьж чадахгүйгээр ингээд нөгөө бас яах юм бол оноо бас тийм болоод бизнес болоод ингээд оноо авах магадлал гэсэн байна. За ямар ч сан топикийн иргэн тойронд юм байгаа байна. За бидний амьдарч байгаа Солонгосын нийгмийн хувьд Солонгос хөгжүүлэлт коронавирус нэлээд нэмэгдчихлээ. Тэгэхээр корона болохоор 10 сарын 31-нд төмөд бол өмнө таамаг бол бас олон хүмүүс гэж бодож байгаа те. 10 сарын 31-нд нөгөө хайлтны баяр гэдэг те. Сүрчний тэмдэглэсэн шүү дээ. Маш их хорионд байсан, удаан хугацаанд хорионд байсан. Баар саад те нөгөө караоке газруудыг хааснаас холбоотойгоор 10 сарын 31-нд бүгдээрээ залуучууд те краш тэмдэглэсэн те. Маш ихээр бодмоор явсан Монголоос нөгөө нүрээ уургаж те баг зүйлснээс болоод нөгөө маск зүгөө хүмүүс олон байсан те. Тэгэхээр энэ маань одоо илэрч байгаа болов уу бас тийм яг ч коронавигийн маань энэ дэгдэл одоо өнөөдрийн байдлаар 205 кейс нэмэгдсэн байсан. Тийм учраас 205 кейс нэмэгдснээс болоод одоо юу болж байгаа вэ гэдгээр хамгийн амжилттай зүйл нь яг 14 хоногийн дараагаас эхлээд одоо нөгөө нийлэрэл тогтсон нэмэгдсэн. Тэгээ уул нь бас аюул санаасантай корона аюул аавчгийн байраа хаалгын байрын үед тав одоо баажуул гэртээ байгаараа гэдэг нэгсэн болж байна. Яг 14 хоногийн дараах юм таамаг болоо. Энэ 205-аар нэмэгдсэн байсан өчигдрийн одоо үр дүнгийн 35% нь 35 ширхэг тохиолдол нь ерөөсөө юу гаднаас авчихсан. Тэгээ үлдсэн нь болохоор 100 удаа тохиолдол нь болохоор ингээд 205 гэдэг чинь бол Солонгосын дахиад нийгэм зай барах одоо шатлалыг нэгээр нэмдүүлэх үү гэдэг дахиад асуудлыг хөндөд хэлсэн ийм тоо барьсан байна. Тэгээ Солонгосын засгийн газар эрүүл мэндийн яам болон одоо холбогдох албан байгууллагууд болохоор 200-аас дээш болсон тохиолдолд дараагийнх нь нөгөө тооцоолохоор болох юм бол эмнэлгийн салбарын ажилчид аюу хүнд туснаа гэдэг утгаар заавал нөгөө нийгэмд зай барих шатлалыг чангах гэсэн нэг ийм байр суурьтай байгаа даа. Тэгээд магадгүй бас дахиад нэг эх 7 хоног бас ер нь нэг дахиад жоо өөрчлөлт орох тийм таамаг. За тэгээд 10 сар гарсан шийдвэр байсан шүү дээ. 10 сарын 13 тий 10 сар 1 сарын өмнө гарсан шийдвэр байгаа. За маскаа зүгээгүй байх юм бол 100,000 ваны сургууль төлнөгөө 1 сарын өмнө энэ шийдвэрийг гаргаад хэрэгжилтэн дээр анхааруулга тийм анхааруулга санамжийг өгч байгаа. Яг 11 сарын 13-ны өдрөөс эхлээд шууд зүг авах 100,000 одоо метро болон автобус нийгмийн одоо нөгөө 50 одоо нөгөө их хүн цугларсан тийм газар ямар олон тийм газар ямар маск зүгээгүй тохиолдолд та 500,000 вон төгөөж 500,000 воны маск зүгээгүй бол 100,000 воны буюу $95 орчмын тийм мөнгийг Монголын бүр 230 мянга. Тийм 230 мянга. Тийм. Жимоны гол хэд болох юм. Ер нь баг хэлцээ гэдэг юм шүү дээ. Энэ маск зүгээгүй талдаа болохоор ямар яг цагтаа албан байгууллагын албаагч танилцсан байхгүй. Одоо гадаа ингээд догбгүй ч юм уу гадаа хоол идэх хүмүүс шүү дээ. Хоол идчихээ копи ууж авах тохиолдолд нөгөө түр аваад тэгээд тэрээс бас тохиолдол зүүцсэн байна. Ярихтаа ч гэсэн ярихтаа зүүцсэн. За дээрс нэг өөр метрон тийм хүмүүс маш маска зүгөө хүмүүс шаардлага тавьж ирсэн одоо шууд тогно гэсэн. Тийм. Одоо метронууд ч гэсэн тэгэж хийх тийм юм. За тэр манай Солонгос монголчууд маань дахин сануулж ихэд 100,000 оны торгуул хэмжээтэй Монгол мөнгөөр 200 мянган болж тэгэхээр та өөрийнхөө боломжгүй тий сануулшгүй үйлдэлээсээ болоод торгуулчгүй тэгэхээр манай монголчууд дээр маск амарсан зүгээр манай бол тэр дөрвөн юмар сайн сэтгшин тийм өнгөрсөн 4 өдрийн байдлаар нийтдээ коронавитой холбогдуулаад ярьж байгаа 143 удаагийн тохиолдол коронавигийн тохиолдол бүртгэгдээд өчигдөр болохоор 205 тохиолдол бүртгэгдсэн байгаа.
Тийм болохоор ерөнхийдөө одоо ингээд нийт коронагийн одоо тохиолдол нь болохоор Солонгосто 27,942 хүрээ. Тэгээд нийтдээ 487 хүн одоо яг энэ коронавирус нас орчихсан байгаа. Тийм ийм болсон байгаа гэсэн ийм мэдээ. Тийм. За мэдээ болохоор манай олон дац ком дээр илүү тийм бас нарийн дэлгэрэнгүй байгаа. Яа, өөрчлөлт баялаг өөрсдөө мэдээ маань болохоор дрон байгаа тийм. Тийм. Өөрсдөө бас нэг тийм гоё шинэлэг юу болсон шүү дээ. Нөгөө нэг замтэрийн одоо бүгдрөөнөөс болоод хөгжлөөс болоод одоо нөгөө дрон такси буюу ингээд агаараар хүрдэг такси үйлдвэрлэлийн одоо нөгөө явъя гэсэн. Тэрнийг туршилтыг өөрчлөлт авах хийх юм. Тэгээд бүгдээс бас сонсоо одоо ерөнхийдөө дээрс техник технологи IT чиглэлээр бол тийм ээ ер нь бол олон улсад бол талаацж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр 2018 онд 19 онд 5G буюу тийм интернетийн маш хурдтай интернетийг тэгээд төлөвлөлт одоо хүмүүсээс хэрэгжиж байгаа хэрэгжиж явж байна. Тэгээд өнгөрсөн давтаас 13 мянган олон дац комдэр нийлүүлсэн гэдэг арга юм тийм. Энэ хүү тав гарч тэгээд дрон такси гэж байгаа. Тэгэхээр энэ бид нар олон талтай зүгээр л мөрөөдчихсэн дээ. Зүгээр төсөөлжсэн зүгээр зөвнөл киноноор гарч ирсэн зүйлийг одоо бид нар амьдралаар мэдэр үзэх байна. Тэгээд энэ зөвнөлийн кино шиг тийм. Явида дээр ямар ч гэсэн нөгөө анхны туршилтайсан хангаан байдаг том солонгосын цэцэрлэг хүрээлэн байдаг. Тэгээд тэр цэцэрлэг хүрээлэн дээр болохоор хамгийн анхны одоо нөгөө найран даалгачтай 16 сэтгүүл дрон машины ингэж нисгэж ингээд хийсэн байгаа. Тэгээд туршилт амжилттай болох юм бол одоо бид нар нөгөө цаг хэмнэх гэдэг чи одоо хүн төрөлхтний хувьд хамгийн чухал одоо юм болсон байгаа. За дрон машины яг зөв маш том. Тэгээд 8 талбарт 16 сэтгүүл дрон хоёр цаг боломжтой. Дээрээс нь юу гэхээр 20 мянган удаач боломжтой. Жишээ нь цогцолч энийг 20 мянган цогцолч удаач байгаа. Тэгээд боомс хамгийн чухал удаач гэж тайлбарсан юм шиг байна. За тэгэхээр дрон тэгвэ үйлчлэж гэсэн юм бол өмнө бас үйлчлээд хэлсэн байсан тийм. Тэгэхээр энэ бол дрон тэгвэ нэлээд амжилттай явж байсан бол дрон тэгвэний яг гоо асуудал дрон юу асуудалтай гэдэг нь болохоор архитектурын төвлөрч байгаа чимээ шугамтай мэдээлэл хүрсэн байгаа. За тэгвэл хамтаа үйлчлэлээ солонгос мэдээ руугаа үйлчлээд авах юм бол за коронавирусээс гадна өөр юм тийм ээ. За энэнийг хоёлаа хэлээд өнөөдрийн мэдээллийг дуусгах тийм ээ. За энэ болохоор юу гэхээр өнөөдөр солонгос оршин суугаа тийм Монголын тэдний дээрээс оршин сэргийлэх аян бол зарлагдсан байсан. Тэгэхээр манай олон дац ком бол яг энэ хөө аянд болгоны мэдээлэл ивэнтгчээр албасаар ажиллаж байгаа. За тэгээд энэ болохоор маш том яг төрийн байгууллагаас хамтарч ажиллаж байгаа. За төрийн байгууллагад дуртай бол Монгол сасмэ Солонгос суугаа хичээл сайдын яам төрийн болохоор Бүгдээр солонгос хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээ буюу манай одоо нөгөө нийгмийн Монгол Улсын засгийн газраас хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээ буюу одоо нөгөө нэг юу гэдэг тэрэгсэн нийгмийн даатгалаас манайхаас хамтарч байгаа. За бас зөвхөн төрийн банк ба тийм ээ эрсдэлгүүрийн банклаа төрийн банк манаас нэг ба хамтарч ивент гэчээр оролцож байна. Бас мөн мэдээллийн ивент гэчээр манай олон дац ком. За улсын замшигчдын холбооны бүгдээр солонгос улстай салбар холбоо манаас нэг ба хамтраад 5 албан ёсны байгууллага мэдээж олон маш олон дэмжигч байгууллагууд бас оролцох боломжтой байгаа гэсэн үг байна. Тэгэхээр энэ маань яагаад энэ зүйл байгаа вэ гэхээр өнгөрсөн 7 хоногт бид манай олон дац ком Еван дэстэй гарч байгаа үед бид нар мэдгүйгээс аваад гэмтэр холбогдоод байна. Тэгээд яагаад тэгэхээр Еван дэс сургуулийн одоо тэрхүү хохирлоо хүнээс үссэн гэдэг хүүхдүүд ерөөсөн мэдхгүй тийм ээ. Тухайн сургуульд эсэж орохын тулд заавал тэнд хаягтай байх хэрэгтэй. Их мэдчилгээгээр манай Монгол улсын иргэдийн одоо нөгөө нэг мэдээллийн хомс байгаа байдлаас болоод ерөнхийдөө одоо гэмт хэргийн золиос болох магадлал маш өндөр байдаг. Өнгөрсөн удаагийн мэдээлэлээр гэсэндээ бид нар та бүхэн сануулжсэн бол Монгол улсын хэмжээнд нийтдээ 21 аймаг байдаг. Хамгийн одоо их гэмт хэргийн зөрчилтэй аймаг бол Тархан ул аймаг одоо нэг нийт явдаг. Гэхдээ Тархан ул аймагт гардаг нийт одоо гэмт хэргийн тоо 800 байдаг. Солонгост гардаг нийт хэргийн тоо 1000 гарсантай холбоотойгоор ерөнхийдөө энэ одоо аяныг ингэж эргүүл хэлсэн мэй ингэ санаачлах одоо гол шалтгаан болсон гэдэг энэ тайлбарыг ингээд хэлж өгч ирсэн. Аяны маань тийм ээ аяны маань гол ураа болох нэг хором зүг ирэл гэж байгаа. Нэг хором зүг ирэл. Эний гол агуулга болохоор Монголын замшигчдын холбооны асуулгаас салбар залуучууд энийг аяны нэрийг өгсөн байх. Сонсчихсан дээр олон дасканаас ярьжсэн тийм. Гэрэл хорт нэгэн хоромтой болчихвол юм бол зүг ирэл тийм ээ амьдралаа зүг шийдэх боломжтой. Тэгэхээр бид нэр шууд шийдвэр гаргах нэг хором бодох хэрэгтэй гэдэг нь дуулмаар. Хэрэгтэй одоо эхний аян болохоор нөгөө цахим гэмтэрээс урьдчилан сэргийлэх. Тийм тийм. Цахим гэмтэрээс урьдчилан сэргийлэх буюу одоо нөгөө маш их хүмүүс одоо нөгөө өөрийнхөө гадаад өөрийнхөө нэрдээ банкн дээр хүнд данс нээж өгөх юм
хүмүүс өөрийнхөө картыг хүн ашиглах ч юм уу ийм мэтчлэнгээр одоо нэг тийм нөгөө сайхан сэтгэлийнхээ үүднээс хийж үж байгаа энэ олон үйлдэлүүдийнхаа одоо итгэлээс болоод хийж үж байгаа олон одоо энэ мөнгөтэй холбоотой асуудлууд дээр одоо маш олон гэмт хэрэг золиос болоод ингээд явж байгаа тохиолдол байгаа учраас төрийн банкнаас маань хамгийн түрүүлээ санаачилснаар цахим гэмт хэрэг буюу одоо өөрийнхөө данс болон өөрийнхөө хувийн одоо мэдээллийг хамгаалах тийм ээ энэ одоо тал дээр санал гаргасан хэмжээнүүдийг авъя гэсэнтэй хамгийн ихний алхам авъя гэсэн байгаа. Тэгэхээр бас энэ дээр авах зүйл яг нөгөө нэг цагдаагийн газартаа манай хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Энэ 80 маань тэгэхээр цагдаагаас ажил юм хийсэн мэхээр гадаад хүмүүсийн бас нөгөө гендер төсөлт гэдэг зүйлээр гадагшаа мөнгө шилжүүлэхдээ нөгөө хин нэгэн таньдаг хүн эсвэл яг танилын таньдаг хүн гэр бүл ажил шилжүүлдэг гэсэнгээд сурах санааг мөнгө шилжүүлдэг. Тэнгүүд яг нөгөө мөнгөө олж авч чадахгүй тохиолдол байдаг. Тэгсэн чинь яасан гэхээр нөгөө шилжүүлсэн хүн өөрөө хохирч боловч бас гендерлсэн болж байна. Тийм зэрэг авах зүйлээр. Тэгэхээр та бүхэндээ энэ мэдлэгийг мөнгө шилжүүлэх юм асуудал хамт албаас нэг агуулга чи манай транс авах шүү дээ. Чи манай транс бол албан ёсны агуулга нөгөө ямар ч нөгөө санхүүгийн юм бэ? Одоо зөрчил аюулгүйгээр олон нөгөө нэг та бүхэн одоо өөрөө тэр өнгө гоёлгож хийхдээ одоо банк бус санхүүгийн байгууллага юм уу банк юм уу ийм зүйл ингээ хандах ёстой байхгүй байсан бол тэр хандах шаардлага үүссэн байгаа тохиолдолд хангалттай хэмжээг ингээ хангаад өгсөн байхад хэрвээ та мөнгө одоо хин нэгэн хувийн хүнээр дамжуулаад ч юм шилжүүлж аваад ямар нэг мөнгө төгрөгтэй холбоотой гэмт хэрэг оролцох юм бол та өөрөө Солонгосын хуулийн дагуулгаар мөнгөг шилжүүлж байгаа болон шилжүүлэх хүн хоёулаа ингээд гэмт хэргийн одоо нөгөө хохирогч буюу гэмт хэрэг хамтран оролцсон гэсэн энэ одоо үндслэл байдаг юм билээ. Тэг бид нар нөгөө манай монголчуудын зарим тал дээр хуулийн мэдлэг одоо иймэрхүү мэдлэгүүд ингээд байдаггүй тэр нь одоо манай Монгол улсаас аягүй ондоо байдаг юм билээ гэдэг бид нар бас баагаар ингээд та бүхэнд ямар ч гэсэн сануулгах, сэрэмжлүүлэх одоо энэ аяныхаа бүхэнд тэгэх зорилготой байгаа шүү. Тэгээ та бүхэн бас бидний энэ аянтай хамт байгаад бас олон залуучуудад хүрэхийн төлөө тийм ээ олон залуучуудад гол зорилгоо биелүүлэх Солонгос улсаас аюулгүй одоо их орондоо хайртай гэр бүлтэй очихын төлөө та бүхэн хичээж тийм ээ бид бүхэнд хамтарч ажиллана гэж найдаж байна. Ер нь тийм тохиолдол аюул их тийм мөнгөтэй холбоотой тохиолдол аюул гэдэг хүмүүс нөгөө нэг өндөргүүдээ мөнгө зээлээ хувь хүнээс зээлээ тэгээ буцааж авч чадахгүй тохиолдол айгүй байдаг. Дээрээс нь хөнөө мөнгө шилжүүлж байгаа бол шилжүүлсэн хүн буцаа авахаа болчихсон. Тэгээ тохиолдол айгүй байдаг. Тэр бас хамгийн харамсалтай тохиолдол яасан гэж байгаа байхгүй нөгөө одоо оюутнууд ялангуяа мөнгө муутай шүү дээ. Мэдээж бид нар сурах гэдэг тэтгэлэг авах сурч байгаа. За цаг цагаараа багахан цаг ажлыг явуулж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс яг нэг ямар асуудалсан чинь нэг хөтлөж байгаа. Нөгөө ихшин дээр чиний дансаар дамжуулаад нөгөө мөнгөөс нэг сая вон авах юм. Тэг гингүүтээ нөгөө бүгдийн дансаар сая вон авах удаа гэж 50,000 вон гээ. Тэгсэн чинь нөгөө хүмүүс яасан бэ бас гэмтэх болчихсон. Тэгэнтэй эмигрэшн дээр очиад нөгөөдөө шалган бодол дансандаа ямар нэг одоо энэ санхүүгийн их усүртэй байх нь одоо болохоор ямар санхүүгийн их усүртэй байх вэ? Гэр бүлээсээ тэтгэлэг авах юм уу? Сургууль соёлоос одоо он сурсныхаа төлөө авч авах тэтгэлэг байж байна. Тэрнээс бас цагийн ажлын эрхтэй байгаа цагийн ажлын хүс авч болно. Тэгэнгүүгээр бол ингээ мөнгөний дураараа гаргах ч юм уу гэх юм уу янз бүрийн тохиолдол яг энэ зөрчил нь илэрхийлэх юм бол энэ илэрхийлэх зөрчилтэй уулзрах юм бол одоо ингээд том мөнгөнд торгуултай ийм зүйл болж байгаа. Тэгэхээр энэ мэдлэг маш олон янз бүрийн ханаа гэсэн тийм мэдгүйгээс бид нар хохирдог тэр үе одоо өнгөрсөн тийм бид нар Facebook-ийн Instagram гэдэг мэдээллийн 90-100 амьдарч байгаа хүний хувьд манай Facebook-оор нэггүй мэдээллүүдийг аяныг бүрээд маш олон поструудыг хийж байгаа. Тэгэхээр энэ поструудыг бас нэг минут гаргаад тийм уушаад үзээд мөн бас найзуудад шеэр хийгээд энийг бас түгээхээрэй гэж үсэж байна. Яагаад гэвэл энэ маань монголчууд бид тийм ээ нэлээд 9 мянган их орондоо иргэн очихын төлөө энэ аян юм шүү гэдэг дахин дуулан байна. За өнөөдрийн энэ мэдээлэл маань тийм ер нь бол энэ хүрч байгаа. За тэр хаалт сүүлдээ манай мэдээллийн нэмэгдэж байгаа. Чимэний транс. Тэний унаас нэрийг сануулад манай одоо хацсангуу бүр дээр үед ихэнх үеийн монголчууд болохоор аюул хацлаг гэж байгаа. Сүүлийн үеийн монголчууд болохоор аюул сурдаг болсон. Тэгээд одоо 3 дахь дахиад нэг шинэ давлага болохоор 3 сарын хүмүүс аюул хэрдэг болсон байна шүү дээ. 3 сар байгаад явахын чинь ингээд нөгөө Солонгос ингээд янз бүрийн одоо болохгүй хууль бус зүйлсүүдийг аюул хийх магадлал амар өндөр байдаг. Тэгээд тэрнээр нь одоо гайраад хүү одоо хэцүү тэр одоо хүмүүсийн хийсэн буруутай үйлдэлээс болоод болохоор одоо яг уршин сууж байгаа удаан хугацаараа амьдралаа залгуулах гэж байгаа ийм хүмүүсийн аягүй тийм асуудал гардаг шүү. Тэгэхээр та бүхэн бас 3 сараар ирж байгаа хүмүүс маань ч гэсэндээ одоо мультипицтэй гэж адаг хүмүүс маань ч гэсэндээ Солонгос талаар жоохон мэдээлэл аваад ингээд явбал энэ бас ингээ хэрэгтэй байна тийм ээ. Чимэний
давуу талыг би харсан нөгөө визтэй виз хүмүүс тийм виз хүмүүс данстай авах юм шиг тэгээд өөрөлдөл маань ингээд данс байхгүй бас болоод хүний дансаар дамжуулан мөнгөтэй нэг хязгаас хэрэгжүүлэх боо юм болов уу шүү дээ. Тэгэхээр одоо энэ G-Money Trans-ийн гол аппликейшн маань гол давуу тал нь юу гэхээр тэгээ ямар ч нөгөө визтэй визүүд хамаахгүй. Удаангаас урьдчилтэй тэгээд дээрээс нь утасны дугаар байгаа. Тэгэл тийм Монгол улсны иргэн байх юм бол бүхэн одоо данстай. Тэгээд тэр дансаа болохоор зүгээр нэг одоо тийм юуны биш чочог буюу солонгосын хөрөнгө оруулалтын банк гэж үүдэг. Тэр хөрөнгө оруулалтын банкн дээр шууд данс нээж өгч байгаа. Тэр дансаар цалингаа авч явдаг. Авсан цалингаа Монгол руу явуулж явдаг. Тэгээд энэ авсан тэр дансандаа байгаа тэр мөнгөө солонгосын гэсэн бүх банкуд руу явуулж явдаг. Тэгээд авцаа цэнгэж өгдөг. Одоо ер нь дижитал пэй 90 үе ирээд явандаа ч гэсэн энэ G-Money Pay гэдэг ингээд хуцаа зүгээр QR кодоор нөшүүлээд ингэдэг. Тэгээ ерөнхийдөө гадаад хүмүүс ингээд хэрэглэж гэсэндээ одоо нэг гинт хэргийн тоог санхүүгийн болон мөнгө санхүүгийн байгууллагад аягүй их байдаг болохоор солонгосын засгийн газруудаас ч гэсэн ийм хүү компаниуд үйл ажиллагаа аягүй сайн дэмжиж өгдөг тийм гадаад ажилтан гинтсэнд ажлын байрыг хангах боломжтой. Дээрээс нь одоо энэ болохоор аягүй тийм солонгосын одоо санхүүгийн аюулгүй байдал гэдэг асуудал аягүй чухал холбоотой байдаг байхгүй. Тэгэхээр манай монголчууд ч хүний данс ашиглаад ингэж авахаар G-Money Trans гэдэг одоо өөрийнхөө стор болгон фэйсбүүкээр бичээд гаргацсандаа суулгаад тэгээ монгол хэлээр ерөөсөө асууж аягүй ойлгомжтой санагдсан. Одоо аягүй ойлгомжтой. Би өөрөө нөгөө eBay бас ажил хийсэн юм байна. Гэхдээ надад энэ илүү ойлгомжтой бүх юм шүү гэнэ дээр байгаа аягүй ажил хийсэн. Дээрээс нь G-Money дээр нөгөө гоё нөгөө давуу тал дахиад дэмжих нөгөө илдан тэгээ цагийн ажиллагаа нэг авч байгаа шүү дээ. Тийм цагийн ажиллагаа цалин авч байгаа. Тийм үнэтэй цалин цагийн ажиллагаа цалин авч байгаа. Дээрээс нь 24 цагийн дэлгүүрүүдээр дамжуулаад нөгөө team money шиг шууд цэнэглээд ашиглаад гэж болдог. Тэр team money шиг 24 цагийн дэлгүүрүүдээр цэнэглэн утлаа тэр одоо оруулсан мөнгөө болохоор шууд Монгол руу явуулж байгаа. Энэ жишгээр одоо ер нь бол ингээд нөгөө нэг бүр хувьслын 90 үе гэж яаж ч нөгөө дээр үгүй тийм үе байсан шиг энэ удаач нь одоо ингээд энэ удаагийн юу гэсэн мэдээлэл технологийн салбарт ч тэр техникийн салбарт ч тэр IT салбарт ч тэр айлын салбарт хувьсэл ингээд тасралтгүй явагдаж байгаа ийм 90 үе байна тийм ээ. За энэ үе байна. Өнөөдрийн мэдээллийг бүхэхэд ингээд байр одоо ивент гэсэн G-Money Trans-тай маш их баярлалаа. G-Money Trans-ыг ингээд найдвартай хурдан шуурхай байгаас нэмж хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн мэдээ энэ өнөөдрөж тэгээд бидний сонгон үздэг тийм ээ зөвхөн бүх монголчуудаа маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ бид 7 хоног болох алдахгүйгээр солонгос улсад болсон мэдээллийг та бүхэнд тавьчихны таймлаг хүрэх болно. Тэгээд дараагийн удаа бодох уулзъя. Би март